Шүн дундын дуудлага. Нэгэн өдөр Бата, Сараа, Тэмүүжин тэр гурав гэх цонхоор болов. Ээж аав нь өвсгөхт яв. Тэгтэл уц дуурав. Тэгээд Тэмүүжин Бата хоёр очиж дуудлагыг авахар болов. Тэгтэл уцны цаанаас нэгэн хүн би танаа цонхны цаана байна гэв. Тэгээд тэр үед явж байтал Бата ингэв. Хөөе манайхаа тэр уцны дуудлагыг хүүхдүүд тоглож байгаа байлгүй дээ. Хэрвээ тэр хэд хүүхэд биш үү яах вэ? Дад яах вэ? Хүүрээ хэн байна? Ток. Тэгээд цонхны ток чимээ гарахад Бата орж шалгахаар очив. Энэ нэг хар сүдрэн манайхаа. Би юу харж байгаа? Тэгтэл Тэмүүжин тэгээв. Хуудаа яриад би очиод хараа. Тэрнээ гэрэл тулахж юу н хараа да. Ингээд Бата гэрлэнд яв. Тэгэл Бата ойрлов. Тэгээд Тэмүүжин ардаас нь очив. Тэгтэл Тэмүүжин очиж шалгахаар болов. Сарака мөн чи яваад шалгачаад ирээ. За. Тэгтэл Тэмүүжин очиж шалгатал Бата нэг юм руу гүлрэн зогсов. Тэрний харж байгаа зүг рүү хартал нэгэн хар сүтрэх байв. Тэмүүжин Батаг чирэн доошоо бууж иртэл гэрлээ мартсангаас санам буцан гарав. Тэгээд Тэмүүжин явж гэрлээ авахар явсан юм. Хандаа мэн чи гэрлээ мартчихжээ. Мэн чи яваа гэрлээ авъя дээр энэ удаа би явъя. За. Тэгээд Тэмүүжин гэрлээ аваад бууж ирэв. Тэгтэл нэгэн юмыг харсан гэж Тэмүүжин ирэв. Тэмүүжингийн хэлсэн зүйл Сараа итгэхгүй харин ганцхан Бата итгэв. Тэр идэж ахин уц дуурахыг сонсов. Тэгтэл Бата за одоо би очиж авъя дөө. Угаасаа тэр хар сүдэр шиг юм залгах магадaltaй. Тэрнээс хэтэрхийх байгаад байна. Тэгээд Бата Сараатай хамт явахаар болов. Тэгээд Сараа Би юмаагүй наа. Тэгээд Тэмүүжиндээ явахаар болов. Тэмүүжин цуг яв. Утас дээр өчтөл та нар надаас зугтаж чадахгүй гэд утас тасрав. Дүүд. Тэгээд уцны дуудлагыг авч дуусаад тэрэд гарав. Тэгтэл хажуу талаа хартал Сараа алга байв. Цонхны дээш хартал нэгэн зүйл тэднийг ширтв. Үргэлжлэл бий.